Сайн байцгаана уу багш нараа. Курсын талбартаа ороод намайг хамгийн сүүлд зочлсноос хойш энэ талбарт хэн юу хийж вэ гэдгийг харах боломжтой. Тэрний тулд энэ баруун талд байгаа Show Hide Block гэсэн товчийг дарахад энэ бол блок код хэлбэрээр нээгддэг. За энд бол жишээлбэл хамгийн сүүлд зар мэдээлэлд оруулсан зарууд тэгээд хамгийн сүүлд хийгдсэн үйл ажиллагаа. Энд бол хамгийн сүүлд хэн одоо форумд юм нэмэв, хэн файл оруулав, ямар тохиргоо өөрчлөв гэсэн зүйлүүд харагддаг. За тэгээд яг одоо энэ курсын талбарт цахимаар байж байгаа хэрэглэгч харагдаж байна. Яг одоо анх үүсгэсэн өвгдмөл одоо хоосон курс дээр бол энэ блокууд харагддаггүй. Тэгэхээр багш бол энийг өөрийнхөө үүсгэсэн курст гараар нэмэх нь. За энийг яаж хийхийг харцгаая. Тэрний тулд багш одоо засварлахыгаа асаана. За энийг бол би одоо англи хэл дээрх хувилбар дээр явж байна. За энэ дээр тэгээд тохиргоо маань энэ 16-ны доор байгаа учраас би контрол хасах товчийг дарлаа. Энэ доор нь add block гэж орж ирнэ. За яг одоо багшид бол админ ирэхгүй багшид бол энэ 16 харагдахгүй. За тэгээд add block гэдгийг дараад энд бол баруун баганд оруулах янз бүрийн блокууд байгаа. Бүх үйл ажиллагаануудыг харж олно. За тэгээд сонирхолтой юмнууд би та бүхнийг доош нь гүйлгээд үзэж олно. Хойнлыг нэмж олно. Бусад курсүүдээ харж олно гэх мэтчлэн. За ер нь зөвлөхөд бол хэтэрхий олон одоо мэдээллийг курсын талбар дээр оруулах нь бол оюутны анхаарлыг сарниулах эрсдэлтэй гэж үздэг учраас хамгийн оновчтой тохиромжтой зүйлсүүдээ л нээхэн зүйтэй. За би latest announcements гэж дараад оруулахаар энэ маань баруун талд ороод ирсэн байна. Ингээд энд бол нөгөө хамгийн анхны дефолт өгөгдмөлөөр өгдөг одоо курсын зар мэдээлэл гэсэн форумд тавигдсан багшийн тавьсан зүйлс бол ийшээ орж ирнэ. За дахиад би add block гэдгээ дараад яг одоо би recent activities гэдэг блокийг нэмэх дуртай. За энэ дээр бол хамгийн сүүлд хэн юу нэмэгдсэн харагддаг. За тэгээд энэ дээр байгаа энэ нэмэх тэмдэгтээ зангууны 6 дараад одоо дарааллын өөрчлөлт чирж тавиад тэгээд дээр дор нь оруулаад зөөх боломжтой. За би дахиж дараад онлайн хэрэглэгчид гэдгээ нэмье. Тэгвэл ингээд онлайн хэрэглэгчид маань орж ирнэ. За өөр сонирхох юм бол жишээлбэл одоо search forums гэд хилцүүлэгт хайх гэсэн блок нэмж олно. Энэ дотор байгаа одоо олон модуль дах олон хилцүүлгүүдээс би одоо хайлтын түлхүүр үгээр түлхүүр үгээ оруулаад хайлтаар ч юм уу ингээд энэ дээр одоо байна уу юу гэд хайж болохоор юм байгаа. За тухайн одоо хайсан үгээр маань пост байвал гарч ирнэ гэсэн үг. За тэгээд би тухайн блокоо хэрэггүй маа гэж үзвэл би hide хийгээд нууж болно. За олон юм одоо хараад яах вэ гэж үзэх юм бол шууд delete хийгээд устгаж болно. Ингээд энийгээ бол за засварлахаа унтраалаа. Одоо энэ үндсэн талбараа би бүрэн ашиглахын тулд бол хураадаг байгаа. За нөгөө талаас бас энийгээ одоо энд байгаа энэ 3 зураасыг нэгээд энэ бусад айконоор харагдаж байгаа цэсүүдийг бас нээж болдог байгаа.